За та бүхэндээ дайн ус төлөвлөсөн дампуус баримын ESL Comfort 210 электрон автомат удирдлын самрыг хооронд хэрхэн яаж ажиллахыг танилцуулъя. За энэ самрыг ажлуулах бол тийм B266 гэсэн кейк хийгээд за эхлээд хэлээ сонгох байгаа. За ингээд хэлээ сонгох нь бол англи хэлээ сонгож байна. Энэ дээр 3 төрлийн халаалт халуусны зэрэгцээ хэсэг юм байна. Үүнээс өргөн хэрэглэж байгаа бидний 266 1 B05 гэсэн энэ хэсгийг сонгоё. За ингээд програмыг уншуулъя. Чипнээс нь түрүүрээс уншуулж эхэлье. За энэ бол он сар өдрөө тохируулгаар байж байна. За өнөөдөр бол 1 сарын 16-ны 16 цаг 37 минут болж байна. За энийг бол идэвхжүүлээд yes гэж өгөөд next гэсэндээ дарыг. За ингээд үргэлжлүүлэх үгээд. За ингээд A266 гэсэн аппликейшн бол уншиж суулгагдаж байна гэсэн бичих гарч байна. За ингээд самбар одоо асч байна. За энэ самбар дээр бол асахаар A266 гэсэн окей гарч байна. За ингээд халаалтын үндсэн хяналтын нэгдүгээр дэлгэц бол гарч байна. Энэ халаалтын үндсэн нэгдүгээр дэлгэцэн дээр бол гадна гарын температурыг зааж байна. Даачийг мөн дотор агарын температурын даачийг эндээ заасан байна. За энэ дотор агарын температурыг тохируулсан температурын мөрийг зааж байна. За хяналтын 2 дахь дэлгэцнээр орж үзүүлье. За энд нь болохоор өөрчлөлтийн дэлгэц байна. Гадна гарын. За энэ бол яг бодит байгаа. Гадна температур хагас 18 градустай байна. За хамгийн их хөдөлгөлтийг хасгаар 18 болоо. Хамгийн бага хөдөлгөлт нь 18 хүний гэсэн тэмдэглэл. Гадна даачиг зааж байна. За халаалтын 2 3 дахь үндсэн дэлгэц орё. Халаалтын 3 дахь үндсэн дэлгэцээр хамгийн дээд нь тухайн өдрийн онц сар өдрийг зааж байна. За дараагийнх нь гадна гарын температурыг мэдээллийг эндээ зааж байна. Дараа нь бол тухайн үеийн цагийг зааж байна. За энэ доотлох нь болохоор энэ биднээс энэ тааламжтай үе болон багассан температурын нормыг цагаар илэрхийлсэнийг илэрхийлсэн байдлаар заасан байна. За ингээд эндээс цаашаа халаалтын 4-р үндсэн хяналтын дэлгэц рүү оръё. За энэ дээр юу зааж байна вэ гэхээр эхнийх нь болохоор халаалтын автоматик M2-оор тэмдэглэсэн хаалтны зурагтай байж байна. За дараа нь P2 буюу халаалт сүлжээний усны ноцоосыг нэгээр тэмдэглэгдсэн байна. За энэ самбарт бол сүлжээний усны ноцоосыг холбож ажиллуулах боломжтой байна. За энэ цаашлаад энэ 52 градус заасан байна. Энэ бол халаалтын өгөх температурыг бодит утгаар заасан байна. За энэ хаалтны дотор бол 59 бол халаалтын температурыг бол тохируулсан байдлаар харагдаж байна. 59 градусаар тохируулсан байна. За энэ 33 градус бол сүлжээний буцагсны температурыг бодит байдлын температурыг зааж 32 градусаар буцаж байна. За энэ 60 градус бол сүлжээний буцагсны температурыг бол тохируулсан байна. Тохируулсан утгыг зааж байна. За эндээс одоо бид энэ гарны зурагтай байгаа дээр одоо очиод гормыг танилцуулъя. Энэ бол гар дээр тавьсан горим байна. За энэ дээр бол гар тохируулсан горим байж байна. За ингээд дараагийнх нь бол цагийн тавилын горим байж байна. За энэ халамжтай үеийн тохируулсан горим байж байна. За энэ багассан температурын тохируулсан горим байж байна. За энэ болохоор үлдэлтөөс хамгаалах горим байж байна. Тохируулга байж байна. За ингээд гар
тохируулгын орон дээрээс бид нар яаж ажиллах талаар танилцуулъя. За энэ дээрээс болохоор одоо энэ автомат ажиллаж байгаа бүр болохоор шалгаж болох байгаа. За ингээд автоматын идэвхжүүлсэн байна хаалтан дээр. За ингээд дээшээ бол хаалт нэгдэж байна. За эсэргээрээ доош бол хаалт хаагдаж байна гэсэн утгыг илэрхийлж байгаа тэмдэглэл байна. За дараагийнх нь энэ ноцоос. Тэр ноцоос ажиллаж байгаа нөхцөлд бол мөн адил. Одоо идэвхтэй бол идэвхгүй бол ингээд одоо бүдэг зураас бүдэг байж суман. За идэвхтэй бол тодоо хандж байна. За ингээд гар удирдлын орноос дараагийн орнд шилжиж. За дараагийн орнд болохоор багассан гормын тавил буюу цагаар тохируулах горим байна. За ийшээ та бүхэнд эрхэн яаж тохируулах талаар танилцуулъя. За энэ цагийн цаг дээр идэвхжүүлээд одоо меню гэсэн хэсэг ороод за ихэн цагийн тохируулга хамгийн ихний баган дээр идэвхжүүлье. За эхлээд энэ дээр болохоор хамгийн ихний мөрөн дээр болохоор өдрөөр нь тохируулахаар байгаа. 7 хоногийн 7 өдрөөр нь тохируулж болно. За жишээ нь та бүхэнд нэгд өдрийг сонгож үзүүлье. Нэгд өдрийг идэвхжүүлээд за нэгд өдрийнхөө тухайн зон буюу 3 хувааж тохируулж үзье. За эхлэх цагаа бол бид нэр одоо офсын үед бол 0-оос 8 цаг өөр 7 цаг хүртэл бол хөнгөн байна гэж үзээд идэхгүй гормоор тавьж өгье. Нэгдүгээр эхлэлийн горм нэгдүгээр эхлэлийн зон болохоор 0-оос 8 цаг хүртэл идэхгүй байгаа. За хоёр дахь зон дээр болохоор 8-аас эхлээд 17:30 хүртэл бол 17 цаг хүртэл бол хүн ажиллах болохоор тааламжтай үеийнхэн гормоор тохируулъя. За ингээд эхлэх цаг 8 цагтай байна. Зогсоох цагаа 17 цагаар төвчүүлээд за 17-аас 24 цаг хүртэл бол бас хүн байхтан гэж үзээд та багассан үеийн гормоор тавиад итгэх цагийг бол итгэхгүй байгаад за ингээд 7 хоногийн нэгд өдрийг бол ингэж тохируулж болох байгаа. За хагасан болон бүтээсэн өдөр хүн байдаггүй учраас бас итгэхгүй багассан гормоор тохируулах болохоор байна. За ингээд эндээс тав эндээс гараад үндсэн дэлгэц үржилжээ. Намсаа халаалтын дэлгэц үржилжээ. Дараагийн гором руу шилжээ. За дараагийн гором болохоор тааламжтай гором. Энэ гором дээр бид бол сүлжээний халаалт өгөх хүсний температур энэ хаалтанд тэмдэглэсэн 58 градусыг тохируулж өгнө. За мөн сүлжээний буцхусны температур бол 60 градусыг мөн тохируулж өгөх байна. За одоо энэ хэрхэн яаж тохируулах талаар танилцуулъя. За мөн меню гэсэн хэсэг ороод үндсэн тохиргооны хэсэг буюу setting хэсэг ороод follow температур халаалтын өгөх хүсний температурыг эцэснээс орж танилцуулъя. За энэ дээр бол хугарлын мөр нэгээр хавагдсан байна. За халаалтын хамгийн их температурыг 90 градусаар тохируулсан байна. За би тэрийг 70 градусаар тохируулж өгье. хамгийн багассан температур буюу халаалтын бага температурыг тохируулъя. За тэгэл 40 градусаар тохируулаад өгчээ. За энэ маань 40 градусаар тохируулж байгаа гэдэг чинь энэ бол над
хаалнаар нэгдүгээр ердийн нэгдүгээр рүү орсон үед өнөд бол 40 градусаар тохиолдно гэсэн утгыг илэрхийлж байгаа. За бид одоо хугарлын мөрийг тохиолж өгье. За хугарлын мөрийг тохиолгох нь бол одоо ороод график хэлбэр тавд үзүүлсэн байна. За бид хугарлын мөрөөгөө идэвхжүүлээд багасгах буюу бас нэмэх боломжтой. За энэ хугарлын мөрийг 1.2-оор сонгоод за энэ мөрөн дээр болохоор энэ хэсэгтэр ингээ өсөж яваад огцсон ингээ тогтмол явагдсан харагдаж байна. За энэ дээр болохоор эхнийхэн дээр хагас хүч дээр бол 70 градус цаана байна. Бас 15 градус бол 65 градус цаана. Энэ температурыг бид гаднаагаар таа уйлдуулж аваад багасгаж 60 градусаар тохируулж болно. Энэ мөрийг огцсон өсгөхгүйгээр айжмаар ингээ өсгөх. Энэ бол температурын график бол тохируулж болно. За эндээс гараад өрөөний температурыг эндээс энэ цэсээс бол тохируулах боломжтой. За дараагийнх нь болохоор утас усны температурыг тохируулах байгаа. За ер нь бол хамгийн бага буюу 15 градус, нэг 15 градусаас 40 градус ажиллахаар энэ дээр бол сонгогдсон байна. За хамгийн өөдрөлт нь 15 градусаас 60 градус буцахаар тохируулагдсан байна. Буцах усны температурыг бол дээр бол харуулсан байна. Хас 15-д нэмэх 15-д 40 градус буцаагаар за хас 15-д 60 градус буцаагаар тохируулагдсан байна. За бид бол нэг өөрчлөлт авах шаардлагагүй. Цааш нь за энэ үндсэн хороноос эндээс халаалтын дэлгэц зуршилжээ. За эндээс тааламжтай үе тохируулгын гормоос цааш багасгсан үе температурын гормыг тохируулгыг хийж үзүүлээ. За энэ дээр одоо үндсэн тохиолгын хэсэг ороод за үндсэн тохиолгоор ороход за халаалтын бас мөн адилхан мөрий болгон халаалтын бүх тийм хамгийн их температур 70 градус, халаалтын бага 40 градусыг мөн адил ингээд тогтмолоор өгөөж байгаа. За эндээс цаашаа утас усны температур мөн адил ингээд адилхан өгсөн байна. За энэ дээр хамгийн гол нь та бүхэнд тохируулга нь болохоор багасгсан үеийн температурын тохируулгыг дотроо температуртаа уйлдаж тохируулж багасгсан температурыг болгож тохируулъя. За дотроо температурыг тааламжтай үед бол 20 градусаар бид сонгосон байгаа. За багасгсан үеийн температурын мөрийг 16 градусаар ингээд тохируулад цаашаа үндсэн дэлгэц зуршилжээд за ингээд цааш нь хөрвүүлье. За энэ гол болохоор үлдэлтийн буюу гормыг олныг ашиглаад авах шаардлага байхгүй байгаа манай тэмдэглэлд бол. За ингээд эндээс одоо ингээд халаалтын гормоос халуусны горм бөшөлж халуусны гормдоо мөн адил 5 төрлийн горм байж байна. Гар тохируулгын горм, за цагийн тохируулгын горм, за тааламжтай үеийн температурын горм, за багасгсан температурын горм, за ингээд үлдэлтэй замуулгын горм гэдэг энэ 5 горм байж байна. За энэ дээрээс та бүхэнд гар тохируулгын горм дээр бол мөн адил халуусны активатор ажиллаж байгаагүй бол мөн адил шалгаж болно. За халуусны бэлтгэн процессыг мөн самбартай холбоод мөн адил
ажиж байгаагүй шалгахад бол шалгаж бас юм болно. За эндээс цагийн тохируулгын горон дээр ороод муу адил дөрөвний халаалтны тохируулган дээр адилхан тохируулдаг шиг ингээд өдөр өдрөөр халуусны температурыг бол тохируулж болохоор за эндээс ингээд ингэж гараад за үндсэн тохируулгын эсрэг ороод халаалтны өсөлтийн температурыг тохируулъя. Халуусан дээр бол хамгийн их температурыг бол би 50 градусаар тохируулж өгье. За хамгийн бага халуусны бага температурыг бол 40 градусаар тохируулна. За ингээд энэ тохируулганд болохоор хамгийн багадаа 40 градус, хамгийн ихтэй 50 градусаар тохирууллаа. За ингээд цаашаа шилжиж. За ингээд халуусны үндсэн дэлгэцрүү орё. За халуусны үндсэн дэлгэцэн дээр бол цагийн тавилан багасгасан горон дээр ингээд хаалтанд 40 градусаар багсан температураа зааж байна. За 36 градус бол одоо орж байгаа температур. За 26 градус бол сүлжээний буцхусны температур 26 болчихж байна. За энэ 30 бол 30 градусаар буцахаар тохируулсан температур горон байна. За халуусны үндсэн цагийн тавилаас цааш шилжиж. За энэ халамжтай температурын горон байна. Үүний тохируулгахдаа муу адил минус эсрэг ороод сэдвийн үндсэн тохиолгоны эсрэг ороод за халуусны өсөлтний температурыг энэ дээр тохируулах байна. За энэ максимум халуусны хамгийн их температур 55, халуусны бага температурыг 40 градусаар муу адил тохируулсан байна. За сүлжээний буцхусны температурыг муу адил 30 градусаар сэтэрхгүйгээр тохируулсан байна. Энийг бол 30-аас дээш, 30-аас доош сонгох боломжтой байгаа. Тэгээд бол 30 градусаар сонгож өгсөн байна. За энэс гараад халуусны үндсэн дэлгэцрүү шилжиж. За халуусны даалгаврын температурын бас цаашаа багсан температурын горон тохируулахад үндсэн тохиолгоны эсрэг орлоо. Менюрөө ороод үндсэн тохиолгоны эсрэг орлоо. За өндөр муу адил адилхан тохируулж байна. Хамгийн их температур 55, багасхан температур бага температур нь 40 градусаар тохируулсан байна. За үндсэн халаалтын дэлгэцрүү башил, халуусны дэлгэцрүү башилчихэд за эндээс үлдэлтээс хамгаалах горныг сонгоход бид нар энэ дээр тохируулахыг шаардлага байхгүй байгаа. За бид бол энэ дээр халамжтай сонгоод за халаалтын үндсэн элдвэр дэлгэцээр одоо халаас нь бол бодит температур нь бол 35 градус чинь. За энэ 50 градус бол тохируулсан градус 8 градусаар тохируулагдсан байна. За энэ хэсэг бол цагийн тавилыг хэсэг байна. Цагийн тавилын хэсэг тохируулсан байж байна. Хэсгийг харуулж байна. За халуусны цагийн тохиолгыг танилцуулъя. За энэ дээр тохируулахдаа цагийн тохиолгон дээр тавиад за меню гэсэн хэсэг рүү ороод үндсэн тохиолгоны хэсэг рүү ороод за халуусны халуусны хамгийн их температур, халуусны бага температурыг тохируулсан байдал нь хамгийн ихтэй 55 градус, багадаа 40 градусаар тохируулсан байна. За энийг бол нэг өөрчлөлт шаардлагагүй байна. Танаагийн үндсэн дэлгэцрүү шилжээд за цагийн тохиолгоноос тааламжтай тохиолгоор оръё. За энэ дээр муу адил
температурыг муу бол хамгийн их температурыг 55, бага температурыг 40 градусаар тохируулсан байж байна. За энийг бас нэг өөрчлөх шаардлагагүй. Өөрчлөлөөр бол ингээд нэмээд 60 хүртэл нэмэх боломжтой. Эргүүлээд 50 хүртэл багасгах боломжтой байна. За энэ дээр бид бол 55-аас бол хэтрүүлэхгүйгээр 50 тохируулсан байна. За ингээд цааш нь үндсэн дэлгэц рүү шилжээ. За ингээд халамжтай гормоос дараагийн горм буюу багасгасан температурын горм байж байна. За энэ горм нь болохоор үндсэн микроны эсрэг ороод температурын горм ороод багасгасан температурын горм бол хамгийн бага температурыг бол сонгодог байна. За бид энэ багасгасан температурыг 40-оос багасгаар 35 мөн 40-оос нэмээд 45 хүртэл тохируулах боломжтой. За бид бол 40 градусаар бол сонгоод тохиолдсон байна. Энийг нэг өөрчлөх бол шаардлагагүй. Эргүүлээд үндсэн дэлгэц рүү шилжлээ. За ингээд дараагийн горм дэлгэцээс сэргийлэх үеийн горм байна. Энийг бол бид нар ашиглах шаардлагагүй байгаа. За энийг бид тааламжтай үеийн горм дээр тохируулаад за үндсэн хяналтын 2 дахь дэлгэц рүү шилжиж. За энэ дээр болохоор за тухайн гарч байгаа температур 33.8 градус. За тохируулсан үеийн температур нь бол 50 градусаар тохирогдсон байна. Тааламжтай үедээ. За энэ доотлох нь цагийн тавилыг бол тохируулсан байдалтай хаасан байна. Энэ бол цагийн тохируулалтад тавьж иж энэ горм ажиллагаар байгаа. За эндээс та бүхэн үндсэн дэлгэц рүү шилжээ. Агуусны үндсэн дэлгэц дээр энэ ажиллагдсан байж байна. За эндээс бол цааш бол тохируулах хэрэггүй. Ингээд та бүхэндээ Excel Comfort 210-ын хэрхэн ажиллах талаар та бүхэндээ танилцууллаа.